Сайн уу миний охин. Өнөөдөр 9-р сарын 15 хоёулаа уулзаж чадлагүй 1 жил 1 сар 22 хоног болж байна. Яг энэ өдөр 20 жилийн өмнө миний охин хорвоод мэндэлж ээждээ аз жаргал баяр баясгалан бэлгэлсэн. Охин минь чи миний амьдралын утга учир, миний амьдралын нэг хэсэг, миний амьдралын үргэлжлэл билээ. Хайрт охин чамдаа өөрийнхөө хамгийн дуртай дорны их яруу найрагч бэлзийн явуу холонгийн шүлэг минь хүлэг минь хэмээх тэнгэрлэг сайхан шүлгээр бэлгэлсэн өдрийн мэндийг Лондон хотоос хүргэе. Шүлэг минь хүлэг минь шүлэг минь хүлэг минь чи бид хоёр шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой. Шүлэг минь хүлэг минь чи бид хоёр зар мэлмрэн хээр хонтол дуулах ёстой. Алтан наран алган дээрээс мандатал дуулахад шүлэгч над тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй. Аялсан дуугаан алг дэлхийг түгтэл давхихад хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй. Хүлэг минь шүлэг минь чи бид хоёрт хүн ард минь загсан өггүй нэгэн захиас би. Хүлэг минь шүлэг минь чи бид хоёрт хүрэн зүрхэнд нууцлсан холын нэгэн бодол би. Унтаагүй нойр уйтаагүй алжаа шүлэг минь. Ухаан бодлоос босоогоорон төрсөн гуурст хүлэг минь мол эрднийн гуурсан чи бид хоёрт харамлаагүй Монгол түмнийхэн гавьяаг хизээч мартах ёсгүй. Хүлэг минь хурдлан давх хүлгийн шандас харуулхад холын зай хэрэгтэй. Хүн ардынхаа захиасыг санан давх хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй. 100 хүлгийн төрүүчтэй дэлхийн найргийн дэвжээнд 100 зай холбож гинэн ард түмэн минь гомдохгүй. Зуур замын уртад ухаан шандас сүлдаад зулаадан тоосргүүлэхийг бид хоёрт зөвшөөрөхгүй. Шүлэг минь хүлэг минь чи бид хоёр шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой. Шүлэг минь хүлэг минь чи бид хоёр сар мэлмрэн хээр хонтол дуулах ёстой.